Сайн байцгаана уу? Хэро байна. Өнөөдөр би та бүхэнд 2012 онд нээлттэй хийсэн найруулагч Скотт Дерриксоны бүтээл Sinister киног ярьж өгөхөөр бэлдлээ. Та бүхэн манай сувагт subscribe болон лайк дарж дараагийн бичлэгтэйг мөн хамт байхыг хүсье. Кино маань нэгэн гэр бүл модонд дүүжилж өгсөн бичлэгээр эхэлдэг ба энэ залуу манай гол дүрийн залуу болго Элисон бол зохиолч бодит гэмт хэргийн түүхийг сэдвүүлэн ном бичдэг ба сүүлийн үед бичсэн номууд нь тийм их борлуулагдахгүй нэр хүнд нь унаад байсан болохоор нэгэн гэр бүл дүүжилж хамаалцсан гэрлүүгээ гэр бүлтэйгээ нүүж очихоор шийддэг. Гэвч энэ тухайга гэрийнхэнд хэлдэг үү ба ганцаараа өөрөө л мэдж байдаг. Ямарваа нэг нь сүсэг байхгүй болохоор бэлдүү юм болон гэд бодоогүй. Элисон маань байшинд нүүж ирэнгүүтээ дээвэр дээрээс 8 мм-ийн дискэнд төвчсөн бас нэг бичлэгүүдийг олдог ба энэхүү бичлэгүүдийг бүрэн үзэхээр шийддэг. Элисон бичлэгийг үзэхэд нэг гэр бүлийг усан санд живүүлсэн, нэг гэр бүлийг машинд нь шатаасан, нэг гэр бүлийг унтчихагт нь хороосон, нэг гэр бүлийг модонд дүүжилсэн бичлэгүүд байдаг ба бичлэг тус бүрийн төгсгөлд нэг нь хар цагаан юм зогсдог ба энийг судлаад үзсэн чинь тэр нь багуул байдаг. Багуул нь эртний чөтгөр ба нэг гэр бүлийг суйруулдаг. Мөн тэдний зөвхөн хүүхдүүдийнх нь биед нь ордог ба хүүхдүүдийг нэзэмдээд дараа нь гэр бүлийнхээ бүх гишүүдийг алуулж төгсгөлд нь тэр хүүхдийг өөр нэгэн ертөнц рүү аваачдаг. Улмаар Элисны гэр бүлд аимшиг зүйлүүд тохиолдож эхэлдэг ба энийг цагдаад хэлэхэд цагдаа нар ч ихэндээ нээх их тоохгүй. Нэг л юм болохгүй байгааг ойлгосон Элисон маань цагдаад хэлээд ямар ч найдлага байхгүй гэдгийг ойлгоно. Улмаар нэг нь доктор ахтайгаа ярьдаг ба тэр хүндээ яг ямар зүйл болж байгааг хэлдэг. Найз нь ч юу болж байгааг ойлгохгүй ба Элисонд маань жоохон итгэхгүй талтай байдаг. Улмаар нөгөө юм нь бүр их үзэгддэг ба эсвэл Элисон хүртэл тэрийг гэрээсээ харах болно. Аж сандарсан Элисон маань гэр бүлээ өөр газар авчиж нүүх ёстой байна гэдгийг ойлгодог. Улмаар нөгөө доктор ахтайгаа ярьдаг ба нөгөө доктор ах нь нөгөө дээврээс олцсон бичлэгийг дахин нэг нягтлахыг Элисонд хэлнэ. Улмаар Элисон маань дахиж нягтлаад нөгөө нүдэндээ харагдсан зүйлийг судлана. Энэ зүйл бол багуул мөн эсхийг шалах гэж оролддог ба нөгөө хэдэн бичлэгийг үзээд сайн нягтлж харуул бичлэгийн төгсгөл бүрд нөгөө Элисны нүдэнд харагдсан юм харагддаг. Элисон маань ихэд гайхна. Энэ байшингаас нүүхээс өөр аргагүй ман гэдгийг ойлгоно. Элисны хүүхдүүд нь бас их сонирн болсон ба чөтгөрд эзэмдүүлсэн мэт байдаг. Улмаар манай хүн зохиол бичихээр ирсэн байшинд аимшигын зүйл
болоод эхлэх нэлээдгүй шоконд ордог ба охин нь аавыгаа сүхтэж алах гэж байгаагаар кино маань үргэлжлэнэ. Охин маань яах гэж байгаа юм? Би таныг олноо. Улмаар Элисний охин чөтгөрд ховсдуулсан гэдэг нь баттай болох ба нэгэн цаасанд гэр бүлийгээ унтж ахт нь алж байгаагаар зордог. Бас гэрийнхээ хананд хүртэл элдв янзын зураг зурдаг ба Элис маань охиндоо их гайхна. Эм бичлэгийг үзснээс болоод чөтгөр ирлээгээд бодох боловч яг үнэндээ тэрхүү байшинд ирснээр чөтгөрийн нүдэнд дэрснээр энэ хэрэг явдал эхэлснийг ойлгоогүй байдаг ба Элис маань за өөрийнхөө зохиолыг бичингээ нөгөө доктор ахтайгаа ярьж жаахан суугна. Улмаар нөгөө доктор ах нь эртний бабуул нь нэгэн гэр бүлийг заавал үгүй хийдэг юм байна гэдгийг манай Элис нь хэлж өгөх болно. Улмаар Элис нь кино багийнхан болон зураглаач нарыг авчираад яг гэр бүлд юу болж байгааг нарийн ширээнийг нь бичиж авна. Нэг өөрийнхөө зохиолыг бичихийн тулд ингэдэг ба энэ зохиолороо маш алдартай болно гэд өөрийгөө бодно. Бабуул нь эрт дээр үеэс ирсэн нэгэн гэр бүлийн хүүхдийг нь сонгоод бид нь ордог. Дараа нь тэр гэр бүлийг бүгдийнх хүүхдээр нь алуулдаг. Тийм аимшигтай чөтгөр байдаг ба энэ чөтгөрийн тухай домог яриач нэлээдгүй байдаг гэдгийг манай Элис маань сонсно. Бабуул ад зэтгэр нь хүслээ биелүүлэхийн тулд заавал нэг хүүхдийг сонгодог ба хүслээ заавал биелүүлдэг гэрээ онцлогтой чөтгөр юм байна. Манай Элис нь анхандаа итгэхгүй байсан ба сүүлдээ итгэхээс өөр аргагүй байдалд орно. Энэ хүмүүс нь бүх зүйлээ усч өөр байшинд нүүж ирдэг ба одоо аюулаас мултарсан гэдэг ойлголттой байдаг. Гэвч үнэндээ чөтгөр байшинг орхисон хүний араас өөр газар нүүсэн ч гэсэн араас нь очдог ба өөрийнхөө нэгэн гэр бүлийг устгах хүслээ заавал биелүүлдэг гэдгийг манай Элис мэдээгүй байгаа бол та улмаар багуул чөтгөр нь Элисний гэр бүлийн араас дагж явсаар байгаад өөр байшинд очсон ч гэсэн гэр бүлийг нь хөнөөхөр ирдэг. Нэг л хачин зүйл болсон чөтгөр байгаа гэдгийг Элисний эхнэр нь Элисэнд хэлдэг ба Элис нь иймэрхүү юмд битгий миний хань гэж хэлэхэд эхнэр нь за битгий солиор гэж хэлнэ. Гайхсан Элис маань чи надад яагаад итгэдэг юм бэ? Над нэг удаа итгэж болохгүй юм гэд хоёлаа хоорондоо жаахан хэрэлдээстэй. Улмаар манай Элис нь их нэртэйгээ хэрлээд болохгүй байхаар нь нөгөө бичлэгийг дахин үздэг. Нөгөө бичлэгээ дахин үзээд нөгөө багуул гэдэг юм байдаг гэдэгт итгэдэг ба улмаар Элисний гэр бүл нөгөө багуул чөтгөрийн золиосонд явдаг. Бусад кинонууд дээр чөтгөрийг сүултэн дарддаг бол энэхүү кинонд чөтгөрд бүгд алуулснаар дуустдаг ба Элис маань
Нөгөө доктор найзтайгаа ярихад доктор найз нь бүх зүйл ойротжээ. Бүх зүйл дууслаа. Чөтгөрийн бай чи болсон. Танаа гэрвэл болсон. Гэдгээр кино маань дуустдаг. Өнөөдрийн кино маань таалагдсан бол subscribe болон лайк дарж дараагийн аимшигын кино тайлбартайгаа хамт байгаарай.